Орчны залуучуудыг анх байгуулагдахад гишүүнээр нь элсэжсэн. Одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй загамжих судлалын ухааны магистр ийм хүн байна. Тэгээ та бүхэн өнөөдөр гамшиг эрсдлийн үнэлгээ, за гамшиг гэж юу вэ? Эрсдлийг яаж үнэлэх юм? За бид ер нь өрсөн сэргийлэх арга хэмжээг яаж зохион байгуулах ёстой? За иргэн үеийн хувьд бид яаж оролцох вэ гэдэг талаар танилцуулга мэдээлэл хийхээр бэлтгэсэн байна. За миний PP-г шеэрлээд хүү. PPT-г та хэн рүү явуулсан баг? Натрас. Хулан руу явуулсан баха. Түрүү хилчээ гэжээсэ. За тийм байна. За тэгвэл За өнөөдрийн сэдэв маань ерөнхийдөө бол та бүхэн танилцуулсан эрсдэл, гамшигын эрсдэл, өрсөн сэргийлэх арга хэмжээ оролцоо гэдэг. За дараагийнхаа юг нь гаргаад өгчөөрөө. Эхлээд нь хэдүүлээ хичээлээ эхлэхээс өмнө нэг жижигхэн 2 минут зарцуулах тасгал байгаа. Та бүхэн энэ QR кодыг уншуулад за би чатанд болохоор юуг нь линкийг оруулчихъя. За энэ линкэн дээр дараад яг 2 минут зарцуулаад нэг асуултууд байгаа. Ямар арга хэмжээ авах вэ? Гамшигын үед иргэний оролцсон ямар байх вэ гэдэг нэг жижиг юм асуултууд байгаа. Тэгээд 19:36 болж байна. Та бүхэн 2 минут зарцуулаад энийг бөглөөд өөрсдөө бас ороод үзээрэй. За тэр доотлол дээр нэг тайлбар дээр нь зүгээр иргэн гэд биччихэд л болох юм шүү. За аймаг хот нь Улаанбаатар дүүргээ бичээд за тэгээд хороогоо бичээд үйл ажиллагааны чиглэл гэдэг дээр иргэн гэдгийг бичээд тэгэнгүүт нь хэдэн асуулт байгаа. За тэрийг та бүхэн төр бөглөөд үзээрэй. 2 минутын хугацаатай. Ойлгомжгүй зүйл байвал бас асууж болно шүү манайхнаас. QR нь орж ийн үү? QR нь орохгүй байгаа бол юун дээр нь чатн дээр линк тавьсан байгаа. Линкээр орж болж байна. За тэгвэл линкээрээ ороод бөглөөд үзээрэй. Мэдхгүй бол мэдхгүй чигээр нь л явуулчих болно. Мэджээвэл мэджээн тийм гэдгийг дагуулад эхлээд нь ер нь бид хэдтэй болоод та өөрийнхөө хувьд би ер нь энийг хэр мэдж байгаа вэ гэдгийг сорих юм жижигхэн дасгал байгаа. Ерөнхийдөө бөглөө дууссан уу? Дууссан байх гэж найдаад. За дараагийнхаа слайд руу хэдүүлээ орчъя. Миний слайдыг гүйлгээд өгөөрэй. За ер нь өнөөдрийн агуулга нь за гамшиг гэж юу юм бэ? Монгол улсад ер нь ямар гамшигуй зөнхлөн тохиолдод байгаа? За ер нь нөхцөл байдал ер нь ямар байна вэ? За эрсдэл болоод гамшигын эрсдэл хоёрын ялгаа бас юу байна? За тэгээд ямар эрх зүйн баримт бичгийн хүрээнд энэ асуудлуудыг авч үзэж арга хэмжээг зохион байгуулж байна. За тэгээд эрсдлийн үнэлгээг хэрхэн яаж хийх вэ? За эрсдэл суурьсан төлөвлөлт буюу өрсөн сэргийлэх арга хэмжээ ямар байна? За иргэд одоо миний болоод та бидний оролцоо ямар байх вэ гэдэг дээр ерөнхийдөө агуулгуудаа чиглүүлж оруулсан байгаа. Өмнө нь магадгүй энэ талаар сонсч ийсэн, сургалтанд хамрагдж ийсэн хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. За ер нь бол гамшиг гэдэг нь энэ видеонд тоглогдож байна уу? За энэ болохоор ингээд манай аль багш. За дуугүй байж болно. Аль багштай маань ерөнхийдөө ингээд үүрэг гүйцэтгэхээр ингээд гардаг юм жижигхэн бичлэгийг та бүхэндээ сонирхуулах гэж оруулсан байгаа. За онцгойдлын байгууллага болохоор бүх төрөлд одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээлбэл усан дор, усны мандал дээр одоо нисдэг тэргээр, за тэгээ ууланд хойр тэгээ нэг бүх газарт одоо хурж үйлчилдэг юм онцлогтой
ийм байгууллага. За ер нь бол ингээд гамшиг гэдээ аваад үзэхээр гамшиг дотор нь аюулт үзэгдэл осол гэж нэг хоёр зүйл байдаг. За энэ аюулт үзэгдэл ослын улмаас одоо хүний амнаас эрсдэх, за тэгээ эд хөрөнгө хохирох, за ямар нэгэн байдлаар олон нийтийг хамарсан ийм одоо хохирлыг болоод одоо улс орны болоод тухайн аймаг орон нутгийн хэмжээнд эдийн засаг болоод хүн амд хэр одоо үзүүлж байгаа вэ гэдэг нөлөөллийнхэн энэ бол одоо гамшиг гэж авч үзээд байгаа. Тэгээ яагаад би энэ дээр нэг аюулт үзэгдэл ос хоёрыг нэгээд тусад нь улаалгацсан байгаа вэ гэхээр гамшигыг үүсгэж байгаа аюулт үзэгдэл осол гэдэг нь бас тусдаа ямар асуудал вэ гэдгийг тайлбарлаж өгөх гээд ингэж оруулсан байгаа. За ер нь бол аюулт үзэгдэл гэдэг тэгэхээр бидний сайн мэдих одоо зарим нь бол бүр ингээд сайн мэдэх байх. Энэ эхний нь болохоор ингээд говийн угалц, нөгөө шорон шуурганы угалц. За хоёр дахь нь бол ийм ой хоёрын төмрийн нөхцөлдөл тийм хоёр жижиг бичлэгийн дээр ингээд оруулсан байгаа юм. За ер нь бол аюулт үзэгдэл гэдэг нь одоо бидний мэддгээр цас ордог тий. Тэгээ яагаад хүчтэй болчихоо гэхээр нөгөө метр секунд нэгсээд хүн амьд ингээд аюултай болоод ирэхээр хүчтэй цас болоод болон шорон шураг болоод ирдэг. За тэгээ 100 үүс багтаа бол гам болно. За тэгээ өвөл нь цас их ороод ирэх юм бол 100 одоо мөсөн 100, цагаан 100 гэл тий ийм 100 болно. За үер болоод их хэмжээний бороо ороод их хэмжээний одоо юунаас болох юм бол үер болно. За тэгээ аянга цахилгаанаас болоод хүн малд хохирол учруулах юм бол аянга. За газар хөдлөлт бол манад бүртгэгддэг. Гэхдээ одоогоор бол одоо томоохон газар хөдлөлтүүд тий одоо сүүлийн 50-аад жилийн хугацаанд бол бүртгэгдээг байгаа. За тэгээ нуранг, за хөрсний гулгалт, гал төмөр гэдэг нь дотроо хоёр янз байдаг. Ой хоёрын бол объектын гэсэн хоёр төмөр. За тэгээд хүн мал амьтны гоц алдарт өвчин одоо нөгөө малын өвчтөнгүүд мал амьтны гаралтай өвчнүүд гэсэн. За тэгээд цар тал хортон шавж тэр эдгээр зүйл бүгднийдийг аюулт үзэл эдгээрийн аль нэг нь тохиолдоод ямар нэгэн байдлаар хүний амнаас эд хөрөнгө нэг охирол учруулах юм бол энэ нэг гамшиг болдог ийм одоо онцлогтой гэсэн үг. За осол гэд яриад байгаа нь болохоор бидний хамгийн сайн мэддэг осол бол зам тээврийн осол тийм ээ. За үүн дээр болохоор уул уурхай осол, за технологийн горомжигдсон тоног төхөөрөмжийн осол, барилга байгууламж одоо эвдрэх нурах ийм осол бас байдаг. За дээрээс нь засар гэдэгт бол химийн хорт бодис алдагдах дэлбэрэлт болох гэдэг. За химийн хорт бодис одоо ямар алдагдах ийм одоо дуудлагад бас байдаг. За онцгойлын байгууллага бол яг энэ төрлөөр нэм аврагч нар одоо үүрэг гүйцэтгэдэг химийн аврагч. За тэгэл одоо юу гэдэг уул уурхай аврагч гэдэг ингээд тусын ийм одоо ослоос нь шалтгаалаад гамшигаас нь шалтгаалаад ингээд аврагч нар маань ингээд хүнэлтсэн байгаа гэсэн. За ингээд түрүүний хэлсэн аюулт үзэгдэл осол хоёр нийлхээрээ ингээд гамшиг болт юм байна. За тэгвэл бид хэдийн ингээд сайн мэдээ та бүгд магадгүй зарим нь цасанд сууж исэн байж магадгүй, цасанд боогдож исэн байж магадгүй, ийм амар шорон шурхтай үед ямар нэгэн байдлаар төрөх ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн байдлаар бид хэд ч нөгөө хүүтэнд даарах те хөлдөх ч юм иймэрхүү байдлаар ямар нэгэн эрсдэлт бас орж ирснийг бас үүсэхгүй. Энэ бол нөгөө тухайн хүний одоо гамшиг ослыг яаж одоо гамшиг осол байсан уу, гамшиг осол биш зүгээр одоо цас ороод өнгөрснө гэдэг хоёр зүйл бол хоорондоо ийм ялгаатай. Цас орно, гэтээ их орох юм бол зуд болж ийм тохиол байна. За Монгол улсад болохоор түрүүний хэлсэн одоо гамшиг аюулт үзэгдэл дотор осол дотроос хамгийн их ингээд тохиолддог нь бол ой хоёрын гал төмөр. Объектын гал төмөр буюу нөгөө ахан хүрээний гал төмрүүд, тэгээд цасан шуурга, шорон шуурга, үер зууд, аянга цахилгаан, газар хөдлөлт, энэ нөгөө бүртгэгдсэн тоогоор газар хөдлөлт маш өндөр байдаг. Одоо жишээл 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийг болохоор Монгол улс ингээд бүртгээд тэгээд чичирхийлэл нь одоо хэр газар оронд хэр мэдрэгдсэн бэ гэдэг дээр ингээд дүгнэлт хийгээд ингээд явдаг гэсэн. За биологийн гаралтай аюулт үзэгдэл гэдэг нь болохоор дандаа хүн амьтны гоц халдварт өвчтэй холбоотой одоо аюулт үзэгдлийг болохоор биологийн гаралтай аюулт үзэгдэл. Манайх нөгөө нэг мал аж ахуйн орон учраас биологийн гаралтай аюулт үзэгдэл бол маш их. Дээрээс нь одоо таргун давхвал тий мяалз өвчин гэдэг ингээд бас бидний үндсэндээ хэрэгэлдэг амьтантай холбоотой одоо ийм гахаа мялзан ч гэдэг иймэрхүү өвчлөлүүд бол бас бүртгэгдэх магадлал юм өндөр байдгаа гэсэн үг байна. За Монгол улс Азийн хөгжлийн банкны хамтарсан хэрэгжүүлсэн одоо нөгөө төслийн хүрээд Монгол улсад зөнгөлөн тохиолддог юм 10 төрлийн гамшиг байна гэж үзээд энэ 10 төрлийн гамшиг дээр яаж одоо бууруулах вэ гэдэг юм эрсдлийн 10,500 шиг юм зураглалыг ингээд гаргасан байдаг. За Монгол улсад одоо сүүлийн жилүүдэд
гээд аваад үзэхээр та бүхэн нэг одоо юу гэдэг мэдээлэл хүргэх гээд манай онцгойлын байгууллага болохоор галт төмөртэй тэмцэх газар, улсын нөөцийн газар, иргэний хамгаалтын газарсан 3 байгууллага яг нэгтгээд 2004 онд ингээд байгуулагдсан шин тутмын орчин цагийн байгууллага гэж явдаг. За энэ хугацаанд одоо ингээд байгуулагдаад 22 дахь жилдээ гэж золгож байгаа гэсэн үг. За тэгээд ингээд аваад үзсэн чинь өмнөх 22 жилийн хугацаагаа 2 ингээд 10 жилээр нь хуваагаад аваад үзэхээр 10 жилийн өмнөх нь болохоор аюул төсөл осол нь 32%-аар нэмэгдээд за нөгөө 10 жилийн хоорондох харьцуулалт нэгсэн үг шүү дээ. Энэ дундаа ус загварын гаралтай аюул төсөлийн давтамжинд 2.9 дахин нэмэгдсэн. За ус загварын гаралтай аюул төсөл гэдэг дотор нь болохоор дандаа нөгөө үер ус за тэгээд цасан болон шорон шуурга гэд ийм одоо дуудлагуудыг болохоор ус загварын гаралтай аюул төсөл гэж ингэж нэрлэдэг онцлогтой байгаа юм. За тэгвэл яагаад эрсдэл болоод гамшигын эрсдэл гэж ингээд зүйл гараад ирсэн бэ гэхээр яагаад энэ ингээд чухал байна вэ гэхээр түрүүн бид ингээд гамшиг аюул үзэгдэл ингээд гамшиг гэж юм байна. Аюул үзэгдэл осол хоёроос тогтох юм байна. Тийм аюул үзэгдлийн дотор ийм олон төрлийнх юм. Осол нь ийм олон төрлийнх юм. Энэ олон одоо гамшиг үүсгэж байгаа аюул үзэгдэл эрсдэл осол хоёрыг одоо бууруулахын тулд тэрийг үүсгээд байгаа хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг тодорхойлохын тулд гамшигын эрсдэл гэдэг зүйл гарч ирсэн гэсэн. Энгийн зүйлээр эрсдэл гэдэг нь болохоор зүгээр л аюулыг үнсэн үнэлгээ буюу сая та дээр нэг дасгал хийлгэхэд нөгөө тэгснөө танах нэг галантраагууртай юу, тиймтэй юу гэдээ ингээ асууж штэ. Энэ нь болохоор та одоо гэрийнхэн аюулгүй байдлыг хангахад хэр одоо анхаарч байна вэ гэдгийг чинь нэг талаараа одоо сорих. Нөгөө талаараа бид хэд ингээл ажил дээр очдог, амьдарч байгаа газар ингээд ойр дотн орчин нөхцөл гэл ингээд бүх газар ингээд эрсдэл байж байдаг. Тэ ямар нэгэн байдлаар бидгээд эрсдэл байж байдаг. Одоо шилбэл халуун ингээд юунд тоогоонд хүрэхэд яадаг вүлээ гар ингээд хайрагдаг ч юм. Эн чинь хүртэл ингээд эрсдэл болоод байдаг. Энэ эрсдлийг бууруулах тэр аюулыг нь үнэлсэн үнэлгийг нь зүгээр эрсдэл гэдэг. За тэгвэл гамшигийнх нь гэх юм бол одоо гамшигын эрсдэл гэдэг нь болохоор тухайн гамшиг өртөж байгаа аюул тэгээд өртөх байдал, эмзэг байдал чадвах эднэрийг бүгдийг нийлүүлээд эрсдэл гэж нэрлэдэг. За тэгээд гамшиг улмаас хүн ам мал амтан эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд учирч болцсошгүй хохирол нь юу вэ гэдгийг ингээд өөрчлөж үнэлээд тодорхойлоод байгаа энэ зүйлийг нь болохоор гамшигын эрсдэл гэж өнгөж байдаг. Манайх болохоор гамшигын эрсдлийг одоо ингээд хавар улирлын онцлогоос шалтгаалаад гамшиг ослоод маань одоо өөр өвөл зод цасан шуурга, за хавар намартаа шорон шуурга, объектийн төмөр, тэнгүү шар ус, шар өвс гэл тэ ингээд нөхцөл нөгөө дөрвөн улирлынхаа онцлогоос шалтгаалаад ингээ өөр өөр гэдэг. Энэ дөрвөн улирлд хамгийн их одоо тохиолддог буюу улирал харагдалтууд тохиолддог нэг дуудлага бол объектийн галт төмөр буюу ахын хүрээний галт төмөрийн дуудлага бол ингээд улирал харагддаг. Бусд нь бол улирлынхаа онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг учраас улиралтаа тохируулаад улирлаагаа ухцсан гамшигын эрсдлийг үнэлээд түүн дээр одоо өрсөн сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлдэг гэсэн үг. За тэгвэл ямар эрх зүйн баримт бичгүүд ингээд өрсөн сэргийлэхийн арга хэмжээнүүдийг бид нар авч үздэг гэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байдаг. Та бүхэн бас мэдж байгаа. Энэ дээр болохоор үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5-1 дээр болохоор гамшигын эрсдлийн үнэлгээг нь эрсдлийг бууруулах арга хэмжээг авна гэсэн тодорхойлт өгдөг. За нөгөө талд нь болохоор хувийн хвшил иргэдийн оролцоог хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ, тэдгэрийг чадварчуулна гэдэг ийм одоо зорилт байгаа. За биднээс бас мэдих алсын хараа 2050 Монгол улсын хугацааны хөтөлбөр дээ. За энэ хөтөлбөрийн зорилтын 7-гийн 3 дээр болохоор өрсөн сэргийлэх, цосон тогтоож чадварыг бүхжүүлээд хүн амын амар амгалан байдлыг бүрдүүлнэ гэдэг. Энэ дээр энийг бүрдүүлэхийн тулд юу хийх вэ? Гамшигын эрсдлийг үнэлнэ. За тэгээд дээрээс нь гамшигаас өрсөн сэргийлэх тэмцэг үйл ажиллагаанд одоо дэвшилтэд техник технологиг бий болгоно. Тэгснээрээ гамшигтай тэмцэг үндэсний чадварыг бэхжүүлнэ гэдэг ийм асуудлыг бол төвшүүлсэн байдаг. За ер нь бол сүүлийн одоо жилүүдэд та бүхэн бас нэлээд олон сонсож байгаа ш. Гамшигыг сөрөн дэвсэрлэх гэдэг ярьж байгаа тийм гамшигыг сөрөн дэвсэрлэх гэдэг. Ер нь энэ гамшигыг сөрөн дэвсэрлэх гэдэг нь юу юм бэ гэдэг ингээд маш олон зүйлүүд дээр хүмүүс бас санд бодлоо илэрхийлдэг. Гамшигын сөрөн тасварлалт гэдэг нь өрөөсөө бэлтгэл бэлэн байдлаа хангах, хүн амаа сургах, тэгээд одоо бодлогын баримт бичгүүдэд тусч байгаа зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын туршлага дээр үндэслээд олон улсын одоо сургалт даалгад хамрагдах, одоо тухайн олон улсад одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдийг Монгол улсад дагаж мөрдөгч тийм ийм зүйл дээр бол яг энэ үндэсний сөрөн дэвсгэрлийн чадварыг сайжруулах ийм зүйлүүд бол байгаа. За дараагийн нэг гол бичин болохоор бидний одоо бас
мөрдөж байгаа засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр байгаа. За юуг нь солиод өгөөрэй. За 2024-өөс 2028 оны мөрийн хөтөлбөр болохоор ийм 4 одоо гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр ийм зорилтуудыг бол бий болгосон байгаа. За ингээд үзэх юм бол гамшиг аюулаас өртсөн сэргийлэх болзошгүй одоо хохирлыг бууруулах, за даван тулах чадварыг бэхжүүлэх гээд за мөн одоо гамшигаас хамгаалах удирдлага үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гамшигын одоо зураглал байгаль орчин уур амьсгалын эрсдлийн мэдээллийн сан гамшигын эрсдлийн тогтолцоог бий болгоно гэдэг. Гамшигын эрсдлийн тухай ойлголт мэдлийг олон нийтэд хүргье. Өрсөн сэргийлэх эрсдлийг бууруулах чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодитоор одоо нэмэгдүүлнэ гэдэг. Мөн эрсдлийг одоо урьдчилан илрүүлэх, үнэлэх, эренблэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэнд үнэлгээ их системийг хөгжүүл, эрсдлийн удирдлагын шинжилгээ эхлүүлнэ гэсэн ийм ерөнхий одоо үйл ажиллагааны хөтөлбөрт бас ингээд туссан байдаг. За дараагийн хөтөлбөр нь болохоор сэндэ үйл ажиллагааны одоо гамшигын эрсдлийг бууруулах сэндэ үйл ажиллагааны баримт бичиг гэж байдаг. За энэ сэндэ үйл ажиллагааны хүрээ баримт бичиг нь яадаг вэ гэхээр нийт 3 шаттайгаар хэрэгжиж байгаа. Хамгийн анх болохоор Японы одоо сэндэ хотноо зохион байгуулагдсан дэлхийн гамшигын эрсдлийг бууруулахын үеэр одоо 2015 онд энэ гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-аас 30 онд авч хэрэгжүүлэх ийм баримт бичгийг бол батлан гаргасан байдаг. За энд болохоор Монгол улс яг энэ баримт бичгийг хэрэгжүүлэх засгийн газрын тогтоолоор одоо гамшигын эрсдлийг бууруулах үндсэн сэндэ үйл ажиллагааны хүрээг Монгол улсад хэрэгжүүлэх юм дунд тогтолцооны стратеги гэж баталсан. За энэ болохоор 2017-аас 2020 он гээд нэгдүгээр шатанд дуусаад 21-с 25 он гэ 2 дугаар шатанд сая дууссан. Одоо болохоор 2026-аас 2030 он хүртэл 3 шаттайгаар ингээд хэрэгжиж байгаа ийм төсөл одоо дунд хугацааны стратеги байгаа. За энэний хүрээндээ болохоор 2 жил тутамд гамшигын эрсдлийг бууруулах олон улсын хурал гэж болдог. За энэ хурал дээр болохоор яг энэ гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр улс орнууд юу хийдэг вэ? Ямар арга хэмжээг хэрэгжүүлдэг вэ гэдэг туршлага бол хуваалцдаг. За Монгол улсын хувьд бол одоо хамгийн их туршлага хуваалцдаг нь одоо 100 байн аюулаас хэрхэн өрсөн сэргийлсэн яаж арга хэмжээг зохион байгуулсан бэ гэдэг энэ талын юмнуудыг бол хэрэгжүүлдэг. Мөн одоо гамшигын бэлэн байдлын төвөөс зарласан гамшиг төсвөртэй дид бүтцгээд хотын тийм санаачлагад Монгол улс 21 аймгийн хамгийн анх одоо нэгтгэсэн Азийн юм уу анхны улс болж исэн ийм бас одоо гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой одоо амжилттай зарим нэг зүйлээрээ манлайлж байгаа ийм бас жишээнүүд байгаа. За энэ болохоор за дараа нь болохоор гамшигын эрсдлийн одоо нөгөө гамшигын эрсдлийн үнэлгээ гэж одоо бидгээд ингээд гамшиг гэж юм байна. За тэгээ гамшигын эрсдлийг бууруулахын тулд ямар ч хэлсэн гамшиг үүсгэж байгаа тэр хүчин зүйлийг нь юу вэ гэдгийг нь таньж мэдэх ийм эрсдлийн үнэлгээ хийх хэрэгтэй юм байна. За эдгээр нь болохоор түрүүний хэлсэн ийм томоохон баримт бичгүүдэд ингээд тусагдаад энэ хүрээндээ үйл ажиллагаа зохион байгуулад явж байгаа юм байна гэдгийг бол сайн мэдж авсан. За тэгвэл гамшигын эрсдлийн үнэлгээ нь болохоор ийм 2 төрөл гэдэг наривчилсан болоод ерөнхий үнэлгээ гэдэг. За наривчилсан үнэлгээ нь болохоор гамшигын эрсдлийн тусгай зөвшөөрлөхийн хуулийн этгээдийг гүйцэтгэдэг. За энэ болохоор яадаг гэхээр цаадлын байгууллагаас жилд нэг удаа гамшигын эрсдлийн зөвшөөрөл болон эрх хөгийн сургалтыг зохион байгуулдаг байхгүй. За энэ сургалтанд хамрагдаад тэгээд одоо тусгай зөвшөөрлийнхэн дагуу ямар нэгэн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд энэ зөвшөөрлөлийн одоо эрсдлийн үнэлгээ хийх зөвшөөрлөлтөй эрх бүхий хуулийн этгээд буюу байгууллага болдог гэсэн. Ерөнхий үнэлгээ гэдэг нь болохоор одоо төв орон нутгийн онцгой байдлын байгууллага, онцгой байдлын байгууллагын хэмжээнд одоо энэ жил ой хоёрын төмөр ямар эрсдэл хаана аль газар ой хоёрын төмөртэй байх юм те ямар газар одоо өөр усны аюултай байх нь вэ гэдгийг тодорхойлж гаргадаг ийм зүйлүүд. Жишээлбэл манай одоо цагуурын орчин шинжилгээний газар, за ус цагуур судалгаа мэдээллийн хүрээлэн ингээд хүнс хөдөө аж ахуйн хөдөө аж ахуйн газар те малын эмнэлгийн ерөнхий газар ийм газруудтайгаа ингээд нөгөө чиг үүрэгээрээ ойролцоо газруудтайгаа тухайн гамшиг освол аюулт үзэгдэл аль чиг үүрэгт бас хамаарж байна гэдэгтэй уялдуулаад бусад агентлагдаг газруудтайгаа хамтраад бас энэ үнэлгээг хийгээд өрсөн сэргийлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг байгаа. За эрсдэл суурилсан төлөвлөлт гэдэг ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагаас нэг ийм судалгаа гаргасан байдаг. Гамшигын эрсдлийг бууруулах одоо гамшигын эрсдлийг бууруулах гамшиг төсвөртэй дид бүтцийг хөгжүүлэхэд оруулсан $1 нь гамшигын дараа хохирлыг арилгах арга хэмжээнд зарцуулах $15 тэнцэтгээгээд тийм учраас одоо гамшигаас өрсөн сэргийлэх арга хэмжээг бол
бүх улсууд бол хэрэгжүүлэх шаардлагатай байна. Болохоос нь өмнө дандаа урьдчилан сэргийлж арга хэмжээг ингэж авч хэрэгжүүлье гэдэг. Мөн одоо эрс сэрэмжлүүлгийн арга хэмжээ гэж зүүн үндэсний байгууллагаас бас гаргаж ирсэн эрс сэрэмжлүүлгийн арга хэмжээ гэдэг. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр эрслээс өмнө ард иргэдтэй мэдээлдэг одоо мэдэгддэг байх хэрэгтэй гэсэн. Одоо сүүлийн үед та бүхнээс энэ Монгол ягаар цаг агаар юм байна, энд юм болж байна гэдэг энэ мэдээлэлүүд бас ингэж очиж байгаа. Мөн дээрээс нь газар хөдлөлтийн боллоо, тий газар хөдлөлт юм байна гэсэн мэдээлэлүүд бас ингэж очдог болсон. Ингээд эрс сэрэмжлүүлгийн арга хэмжээг бол зохион байгуулдаг юм болсон байгаа. За тэгээд урьдчилан сэргийлэх буюу одоо ингээд эрсдлийг үнэлээд эрсдэл дээрээ тулгуурлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахын тулд онцгойлын байгууллагаас сургалт зохион байгуулдаг. Сурчлагын мэдээлэл задлах сургуулийг ингэ зохион байгуулсан. За сургалт нь болохоор дотроо ингээд иргэний хуулийн этгээдийн тэгээд төрийн байгууллага за тэгээд удирдах бүрэлдэхүүний ингээд дотроо өөр байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоо цэцэрлэгийн хүүхдүүд шиг тийм ингээд өөр тухайн сургалтыг болохоор одоо төв орон нутагт байгаа онцгой байдлын газар хэлтсүүдийн алба хаагчид байгууллагууд очиж одоо сургалтыг ингээд зохион байгуулдаг юм. За сурчлагын мэдээлэл нь болохоор одоо бидний сайн мэдхээр аян арга хэмжээнүүд те ойрын төмнөөс урьдчилан сэргийлэх аян дээрээс нь яаж сэргийлэх үү гэдэг одоо урьдчилан сэргийлэх яриа таниулаг за тэгээ гарын авлага за тэгээ сошиалор явж байгаа бүх одоо мэдээлэл пострууд энэ зүйлүүд бол яг сурчлагын мэдээлэл чиглэлээр явцдаг. За дадлага сургууль гэдэг нь болохоор та тийм бас дадлага сургуульд оролцож исэн хүмүүс байж магадгүй. Цаадлын байгууллагаас жилд 2-3 аймагт гамшигаас хамгаалал иж өрн болон команд штабын сургуулийг зохион байгуулдаг. За сүүлийн үед бас гамшигаас хамгаалах улсын албан мэргэжлийн ангиуд бас гамшигаас хамгаалах одоо иж бүрэн болон команд штабын сургуулийг бол ингээд зохион байгуулад ажиллаж байгаа. За дээрэс нь бидгээд 3 сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь өдрийг газар хөдлөлтийн таниулах өдрийг болгодог. За 4 дахь өдөр нь болохоор зарлан мэдээллийн дуу тохиогоор ажилладаг. За энэ 7 сургууль бас оролцсон шин хүмүүс байвал ер нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах ямар одоо бэлтгэл бэлэн байдлаа хангах вэ гэдэг дээр ингээд дадлах сургуулиудыг бол тогтмол ингээд зохион байгуулад ажилладаг байгаа. За ер нь бид хэд тэгвэл ингээд ер нь гамшиг гэж юм байна. За ийм зүйл болоод байгаа юм байна. За энэ ингэж одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулд юм байна гэх. Тэгвэл бид буюу одоо иргэн хүнийхээ хувьд бид ямар оролцоотой байх ёстой вэ гэхээр гамшигаас хамгаалах талаар авчиржуулж арга хэмжээний талаар одоо мэдээллийг хүлээн авах. За эрсдлийг бууруулахыг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж зөвлөгөө авах. За мөн гамшигаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ гэдэг. Энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлнэ гэдэг нь болохоор хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагууд хамаардаг. За Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, за хуулийн этгээд төрийн бус байгууллагууд бүгдээрээ гамшигаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэж ингээд заасан байдаг. Тэгээд энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөөндөө тухайн одоо байгууллага ямар чиглэлээр гэдэг чиглэлээсээ бас хамаарат өөр одоо төлөвлөгөөтэй уул уурхайн болвол уул уурхай эрсдлээ яаж тооцох юм, ямар нөхцөл байдалтай байх юм. За тэгэнгүүт одоо юу гэдгийг хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол галын айлгүй байдлаа яаж хангах юм гэх юм. Ингээд тухайн чиглэлээсээ хамаарат гамшигаас хамгаалах юм өөр байдаг юм онцлогтой. За дараагийн нь бол гамшигаас хамгаалах хууль тогтоомж ерхий байгуулалт албан тушаалын шийдвэрийг биелүүлэх гэдэг онцгойлын байгууллагаас гамшигаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлдэг. За энэ нь болохоор улсын хяналт нь болохоор гамшигаас хамгаалаад галт төмрийн улсын хяналт гэсэн хоёр чиглэлтэй. Нэг нь болохоор галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад одоо очиж хяналт шалгалт хийгээд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах ийм арга хэмжээг авдаг. Энэ нь болохоор яг урьдчилан сэргийлэх тухайн байгууллагын эд хөрөнгө за тэгээд болцсогүй ямар эрсдэл үүсгээд байна вэ гэдгийг нь урьдчилж шалгаад тэр нь болохоор эхлээд нь төлөвлөгөөд дараа нь төлөвлөгөөд бас гэдэг нэг 2 удаа нэг байгууллага дээр ингээд очиж шалгаад ямар зөрчил илэрсэн, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх юм гэдэг дээр ингээд зөвлөгөө мэдээлэлүүд ингээд явдаг. Тийм учраас энэ дээрээ одоо хэрвээ ямар нэгэн байгууллага ямар нэгэн зүйлээр онцгойлын байгууллагаас ч юм уу очиод ийм эрсдэлтэй байна, энэ одоо галын аюултай байна, ийм нөхцөл байдал үүссэн байна гэж хэлэх юм бол тухайн зүйлийг нь бид биелүүлэх ийм одоо үүрэгтэй байгаа гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор сургалт дадлахт бол тогтмол одоо хамрагдах одоо жишээлбэл оюутнууд байгаа бол ажилчид байгаа бол байгууллагаас бас ийм сургалтуудыг бас зохион байгуулдаг. За зохион байгуулах одоо мэргэжилтэн гэдэг юм уу ийм хариуцсан хүнийг бас томилж ажиллуулах ийм шаардлагатай байдаг. Тэгээд энэ дадлах сургуулиудад хамрагдсанараа бид зөвхөн одоо өөрийн
биш нөгөө бусад хүмүүс туслах одоо ийм боломжтой байдаг гэсэн. Хэрвээ одоо ингээд нөгөө муугар хэлэх юм бол бид ингээд явж яхад гинт одоо нэг үер болвол хаана очиж байрлахын, хаана байхын, хинт хандахын, ямар нөхцөл байдалд одоо хүмүүст мэдээлэх юм ч гэдэг юм. Ингээд аюулгүй байдлаа хангах энэ нөхцөл байдлыг нь болохоор нөхцөл байдлыг нь болохоор дандаа нэг өөрийгөө хамгаалахын мэдлэгээс маш их шалтгаалдаг байхгүй юу? Жишээлбэл өнөөдөр цаг агаар ямар байна вэ гэдгийг цагаагаараа харсан хүн бол ингээд дулаан хувцлах эсвэл ингээд дулаахан байвал жоохон нэгэн хувцлах. За ороод сэрүү байвал ингээд тааруулаад хувцлах ч юм уу ийм зүйлүүд дээр ингээд өөрийгөө хамгаалаад сурчдаг гэсэн. Сүүлийн үед ингээд ерөнхий ингээд одоо юу гэдэг тоо баримт мэдээлэлээс ингээд хараад ахаар ард иргэдийн нөгөө гамшаас хамгаалах мэдлэг мэдээлэл маш их дээшилсэн байна гэдэг ийм зүйл гарч ирсэн. Одоо шийдвэл маш их хүчтэй засан шуурга нар ингээд гарч болохгүй шүү, замд гарч болохгүй шүү гэдэг ингээд маш их сэрэмжлүүлэг мэдээлэл өгдөг шүү дээ. Нэг хэсэг бол ингээд гараа явцдаг одоо ингээд тоодгүй ч байсан юм бол одоо бол ингээд энэ дуудлага мэдээлэл ингээд иргэдийн ухамсар ийм зүйл нь болохоор нөгөө дээшилсэн байна. Энэ юутай холбоотой сургах дадлага тогтмол хамрагдаж байгаа, сурчлагын мэдээлэл иргэдэд хүргэж байгаа. За тэгээд нөгөө иргэдийн өөрсдийнх нь оролцоо нэмэгдэж байгаатай ийм холбоотой ийм одоо асуудал байгаа учраас энэ зүйл бол бас дээшилсэн гэдгийг бол бас хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За саяны сүүлийн нөгөө эхлээд нэг баахан асуултууд ягаад тэн дээрээс ер нь хэр байсан бэ? За холбогдлолтой асуултууд бас байвал эхлээд нэдүүлээ ярилцж байгаа. Саяны линкийг дахиад явуулаад өгч гисэн байна тийм үү? Сүүлд орсон болохоор за энэ линкийг би дахиад явуулаад өгье. За манайхнаас нэмээд асуух зүйл байвал асуугаарай. За онцгойлын байгууллагаас нэр иргэдийн гамшаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд сар болгоны сүүлийн 7 оны пүрэв гарагийг аюулгүй байдлыг шалгах өдөр гэж зарласан. Тэгээ энэ хүрээнд болохоор юм 3 форумыг үүсгэсэн байгаа. Нэг нь болохоор иргэний аюулгүй байдал буюу одоо би хувь хүн ер нь ямар гамшигаас хамгаалах ямар мэдээлэлтэй байна вэ гэдгийг шалгах. За хоёр дахь нь болохоор өрхийн буюу өөрийнхөө одоо гэрийнхээ аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг. За гурав дахь нь болохоор аж ахуй нэгж буюу өөрийнхөө ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг ийм үндсэн 3 одоо форум буюу энэ дээрээс үндэслээд одоо мэдхгүй байгаа асуултандаа мэдхгүй байгаа зүйлдээ хариулт аваад тэн дээрээсээ үндэслээд эрсдлийнхаа үнэлгийг хийлгээд эрсдлийнхаа үнэлгээнд дээр тулгуурлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ийм нөхцөл байдлыг бүрдүүлсэн. За энэ бэлэн байцаг форум гэдэг орохоор юм 3 зүйл байгаа. Би түрүүн хамгийн эхлээд та бүхэнд эхний иргэнийхийг бол бөглүүлж ерөнхийд нь үзсэн байгаа. Та бүхэн сонирхоод үзэх юм бол аж ахуй нэгж байгууллага өрхийнхаа бас аюулгүй байдлыг ингээд шалгаж үзээд гамшигаас хамгаалах мэдлэг мэдээллийг дэвшлүүлэх боломжтой. За дээрэс нь мэдээлэлт маань бэлэн байцаг юм байна гэдэг одоо Монгол орнд зохилон тохиолдод байгаа гамшиг ослын аюулаас өрсөн сэргийлэх чиглэлээр мэдээллийг нэгтгэсэн юм зөвлөмж бүхий сайтыг бол ингээд тогтмол ажиллаулдаг. Эндээс бас та бүхэн одоо мэдээллийг аваад ер нь гамшигаас хамгаалах ийм зүйлүүд яаж оролцох боломжтой вэ гэдгийг бас эндээс харах боломжтой байгаа. Бусад одоо юу гэдэг мэдээллүүд бол манай албаны сайт, пэйж хуудасууд дээр бол ингээд тогтмол байдаг. Энэ дээр бас хандаад мэдээллүүдийг бас авах боломжтой байдаг. За баярлалаа. Маш сонирхолтой илтгэл тавьсан. Танд баярлалаа. Тэгээд чатан дээр нэг асуулт ирсэн байна. Тэрийг би лавшруулад асуухад газар хөдлөлтийн үед яах вэ гэх мэт онцгой байдалд ямар нэгэн байдлаар аюултай үзэгдэл боллоо гэж бодоход иймэрхүү урьдчилан сэргийлэх сургалтууд байдаг уу? Тэднэр нь энгийн иргэдэд нээлттэй байдаг уу? Эсвэл алтан байгууллагаар хүсэл явуулдаг уу? За ер нь бол сургалт дадлагыг та аль аймаг, аль дүүрэг сайн хамаараад тухайн аймаг дүүргийнхээ онцгой байдлыг хэлцэн одоо хандна гэсэн үг. Манай байгууллага нь одоо ийм учраас ийм чиглэлээр ямар чиглэлээр ахын галт өмөр юм уу, газар хөдлөлт юм уу ийм чиглэлээр сургалт авах сонирхолтой байна гэдэг нэгт. Хоёрт нь манайх гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвөгд Алтай хотгонд байдаг. Тэнд болохоор газар хөдлөлтийн танхим гэдэг ингээд
6-аас 12 хүртэлх баалыг ингээд биетээр ингээд мэдрүүлэх юм чичирхийллийн танхим байдаг байхгүй юу? Энэ дээр очиод ингээд бас залгуу сургуулийг оролцох боломжтой нээлттэй байдаг. За тэгээ гол нь нөгөө юутай маш их нөгөө ачаалалтай хойчор дараалтай байдаг учраас хүсэлтэд эрт өгөөд тэгээд доотлох сургуульд хамрагдах боломжтой. За тэр 116 дугаар анги маань болохоор яг ингээд биетээр мэдэрдэг танхимуудтай. Жишээлбэл та гал гараад ингээм амар утаа болдог штэ тий. Тэр утаад орчинд ороод яаж өөрийгөө аварч гарах уу гэдэг дадлаг хийн. За тэгэнгүүт гал унтраах хэсгээр очиод гал унтраагуурыг ашиглаад хаана гал гарч ивэл гал унтраагуурыг ямар нөхцөл байдалд ашиглах юм гээд. За тэгээ газар хөдлөлийн чичирхийллийн мэдрэхийн тавцан дээр суугаад дараа нь газар хөдлөлийн аюулаас яаж хүлэн сэргийлэх хамгаалах уу. За тэгээ одоо ухаангүй босон ч гэдэг юм уу цус хадсан ч гэдэг эмнэлгийн ямар нэгэн байдлаар одоо шийдэл бид нэр хамгийн их тохиолддог зүйлний зам тээврийн осол тий зам тээврийн ослын үед ямар нэгэн байдлаар хүн гараа хугалах, хөлөө хугалах, хавчуулагдах, за ухаан алдах ч гэдэг юм ийм зүйлүүд байдаг. Тийм учраас яаж ингээд анхаас шатны тусламж үзүүлэх вэ гэдэг эмнэлгийн анхаас шатны тусламжийн ийм ингээд төрөлдсөн ийм одоо биетээр үзүүлдэг ийм анги байдаг байгаа. Тэгээд тэн дээр бас дадлага сургуульд хамрагдах боломжтой. Зүгээр танхимын сургуульд хүмүүсээс ингээд сургуульд авъя гэж байгаа бол сургууль дээр тухайн дүүрэг аймгийнхаа онцгой хөдөлгөөний газар хэлтсэд очиод хандах боломжтой. За баярлалаа. Марламаа гараа өргөсөн байна. За. Амин мэдээсээ дээр ихтгэл хэлцүүлсэн ихтгэжтэй баярлалаа. Миний асууж ирсэн нь болохоор нөгөө сая таньд урьдсан нөгөө нэг Алтан утгын байдаг симуляц гэдэг газар очиж үзсэн. Тэгээд энэ симуляцид нөгөө үер усны гамшигын үеэр одоо юу яах тийм шин симуляц нэмэгдэж орох болов уу? Тэгээд дээрэс нөгөө нэг ойрд Монгол улсад ер нь нөгөө газар хөдлөл маш ихээр нөгөө нэг тохиолдчихсэн. Тэгээд Монгол улсад одоо байгаа нөгөө нэг гамшиг нөхцөл байдлуудаас хамгийн их татагдж байгаа нь ямар хуу гамшигт үзэгдлээ бид нар хэрхэн сэргийлэх вэ? Тэгээд мэдээж бүх гамшигаас өршлөн сэргийлэх тэр хууль тогтоом зөвлөмжүүд ийм төгс байхгүй тодорхой хэмжээр сайжруулах шаардлагатай байгаа. Таны хувьд нөгөө нэг аль одоо өршлөн сэргийлэх зохицуултыг хэрхэн сайжруулах илүү дээр гэж хардаг вэ? Энд бидний зүгээс бас юу хийх боломжтой гэдэг вэ? За баярлалаа. За ер нь бол онцгой хөдөлгөөний байгууллага засгийн газрын чиглэмээр одоо энэ саяны нөгөө сургалтын төв Алтан утгын шиг сургалтын төв бүсийн төвдөд байгуулах зорилт тавиад ажиллаж байгаа. Мэдээж одоо тэгэх юм бол аймагуд байгаа ч юм уу хүмүүс ингээд бүсийн төвүүд дээр хаандаа сургалт дадлагад оролцох боломжтой гэсэн. За тэр сургалтын төвүүдэд ямар одоо үйл ажиллагаа зохион байгуулагдах уу, ямар одоо танхим дадлагтай байх уу гэдэг дээр бол мэдээж бас ярилцж байгаа. За тэр үер устай холбоотой ч юм уу тийм зүйлүүд одоо нэмэгдэх өгөөг бол яг өмнөдөө бол хэлж мэдэхгүй. Гэхдээ мэдээ сургалтын төв учраас цаашаад өргөжих ийм бодлого бол одоо баримталж байгаа. За хоёрт нь хэвэл Монгол улсад хамгийн их тохиолдод байгаа гамшиг осол гэвэл объектийн төмөр. Бидний хамгийн сайн мэдих одоо нөгөө тамхины ишээ ингээд татаад хогийн зөв рүү хайчдаг те тэр нь ингээ гал болдог. Тэгээд маш их ингээд хүмүүсийг угаартуулдаг ийм зүйл бол одоо хамгийн ойрын жишээ бол юм байна. Тэгээд дараагийнх нь болохоор ой хоёрын төмөр. За хавар намартаа бол та бүхэн одним бол мэдж байгаа. Монгол улс баг ингээд хаврын хамгийн ихний төмөр 2 сарын 20-нд нараад хамгийн сүүлийн төмөр 10 сарын 20 дээр ингээд дуусч исэн. Энэ бол ингээд одоо түүхэнд байгаагүйгээр маш их төмөр буюу 205 удаагийн төмөр бүртгэгдэж нэг төмөр нь бүр ингээд 20-с 30 хоног хүртэл үргэлжилж исэн ийм зүйл байгаа. За энэ төмрийн өнгөрсөн 205 удаагийн төмрийн 99 нь одоо Сэлэн аймагт гарсан та бүхэн бас мэдж байгаа тожинаар шатлаа. Одоо тийм гал гарсан мэ тэгж гэн гэл энэ өнөд бол маш их ингэ явж исэн. Тэгээд энэ ингээд объектийн төмөр, ойрын төмөр ингээд шалтгаан нөхцөлийг нэг аваад үзэхээр 70-80% нь одоо хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэдэг ийм судалгаа дүгнэлт гардаг. За нөгөө үлдсэн хувьд нь болохоор хуурайшилт мөн одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ийм асуудлууд хэд халалтч гэдэг юм. Гэхдээ ийм асуудлууд гарч ирдэг ийм зүйлүүд байгаа. Тийм учраас хамгийн эхлээл ер нь иргэний хувьд ягаад гэртээ байгаа зүйлээ яг одоо нэг анзаараад үзээрэй. Жишээлбэл шалбарсан, хугарсан цаа хэрэгсэл байгаа бол тэрийг яаралтай солиулаарай. За дээрэс нь ямар нэгэн байдлаар гэрлийн маас өгсөн тийм ээ. Эсвэл одоо
тагтан дээрээ ч юм уу ямар нэгэн байдлаар тамхи татдаг бол та тэрийгээ бас аль болох багасгаж болох бусдынхаа аюулгүй байдал ингээд одоо аюулгүй байдлыг хангах юм бас давхар үүрэгтэй шүү дээ. Тийм учраас тэрийгээ бас дээрээс нь бий болох хэрэгтэй. За энэ тэнд одоо жишээлбэл ой хэрд явж байгаад ч юм уу хээр задгаа явж байгаад галт төлдөгтэй би тэгээ зугаалгаар явдаг. Энийгээ аль болох бүрэн унтраа. За тэгээ зориултын байдлаар нь галын одоо төлье. За дээрэс нь хог шатаадаг тий хог хаягдал шатаадаг. За хамгийн одоо сүүлийн жишээ гээд саяхан Спотер аймаг та харсан нөгөө хогийн цэгээс төмөр алдаад гээд тий хогийн цэгээс төмөр алдаад тэр нь ингээд 2 аймаг дамнаад одоо саяны өнгөрсөн 7 хоногт ч тий Спотер аймагны Эрдэнэ цаанд ингээд хогийн цэгээс төмөр алдаад тэр нь амар их гат талбай хамраа. Тэгээд дээрэс нь тэр төмөр нь бүр дорндынхаа матт руу ингээд даваад дорндынхаа маттаас ингээд Орсын албаны хятадын нөгөө нэг хилийн наан очиж ингээд хятадууд хүртэл ингээд ажиллах ийм ингээд хил дамсан ийм нөхцөл байдлууд хүртэл бүрддэг. Энэ болохоор зөвхөн нэг хогийн одоо цэгээс буюу нэг одоо хин нэгний хог дээр хог ил задгаа шатааснаас үүдэлтэй ийм зүйлүүд гэ бий болоод идэв. Тийм учраас одоо ойн тухай хууль гэж байдаг, гамшигаас хамгаалах тухай хууль гэж байдаг. Тэгээд ойн тухай хууль, гамшигаас хамгаалах тухай хуулийг ямар нэгэн байдлаар санийх шиг ингээд буруутай байдлаар зөрчих юм бол бид нэг эрээгүй хууль зөрчлийн хуулиар бас ингээд шийтгэл оногдвол эсвэл одоо ямар нэгэн байдлаар өөрөө шийтгэх ийм бас эрх зүйн үндэслэл бас байгаад байдаг аахгүй. Гэтэл иргэд маань одоо юу гэдэг би зүгээр л хог шатаасан штэ гэдэг ийм нөхцөл байдал хилээд идэг боловч цаана нэг амар их байгаль дэлхийн экологи нэг хохирол учирсан ийм зүйлүүд бас ингээд гардаг. За тэгээд энэ хохирол учир шалтгааныг болохоор цагдаагийн байгууллагаас одоо тогтоогоод энэ бол яг одоо иргэн зэнд гал одоо юу гэдэг тамхи асааж агаад хогийн цөөрөө шидээд энэ байрны нас ингээ гал гарцсан байна гэдэг ингээд тогтоосон тохиолдол бол энэ ингээд бас эрүүгийн болоод зөрчлийн хуулиар хариуцлага болоод ингээ явцдаг байгаа. Тийм болохоор аль болох нөгөө хувь хүн биднээс гараад байгаа тэр хариуцлагагүй үйлдэлийг л багасгачих юм бол гамшиг ослын нөхцөлийн тоо ингээ багасгадаг. Сүүлийн жилүүдэд би түрүү хэлсэн нэг хүмүүсийн иргэдийн нөгөө гомсолт байдлаас шалтгаалаад гамшиг ослын тоо буурах нөхцөл байдал руугаа орсон. Ингээд энэ нь болохоор ямар нөхцөл байдлууд дээр хэлэрсэн бэ гэхээр цэцэн бодон шорооны дуудлага одоо өмнөх жилтэй хажуулаад энэ жил маш их багассан. Өмнөх жилийн тэрний өмнөхтэйгөө ингээ андар харьцуулахад ингээ багассан байгаа. Тэгэхдээ одоо ингээ 100 болоод ирэхээр нэг усны осол гэж бас байдаг. Үер ус гэдэг хоёр тусдаа. Үер нь бол ингээ нэг бороо ороод маш хэмжээгээр бороо ороод хуримтлагдаад ингээд одоо юу гэдэг юм байшны руу орох, гэрлүү орохтой ингээд гудамж талбай гараа одоо бид хэдийн хамгийн их сайн санаж байгаа дарихын үер байгаа бах та бас мэдж байгаа. За тэгээд энэ бол ингээ байгалийн гаралтай зүйл байгаа. Гэтэл усны осол гэдэг тусдаа хувь хүнээс шалтгаалсан осол болчдаг. Нөгөө сэлгэж ороод амнасаа алдах, архиусан байж байгаа архиан гарах гэж урж одоо нөгөө шүрмсэн татаж ингэж амнасаа алдах юм. Иймэрхүү нөгөө хариуцлагагүй ийм зүйлүүдээс л жоохон татгалзаад аль болох нөгөө биендээ ингэ хилдэг байх нэг чухал юм билэ. Ийм нөхцөл байдал үүсвэ шүү. Ингэхээр ингэдэм байлээ. Энийг юм болоороо тий. За та тамхи татж байгаа надад бүрэн унтарсан уу? За хөдөөгээр явж байгаа хогоо аваад машиндаа ачаад явсан уу? Хогноос хүртэл одоо нөгөө нэг жишээлбэл та сонсч байгаа нөгөө шилнээс ингээд талд үсээ төмөр хүртэл гардаг ийм нөхцөл байдал одоо бүтээгддэг. Одоо ингээд байгаль цаг өөрчлөлт уур амьсгалын өөрчлөлттэй шалтгаалаад гинт их хатгалах, эсвэл гинт хүүтрэх, эсвэл гинт амар их бороо орох, эсвэл ингээд гинт ингээд амар халуун болж ган ачиг болох ч юм ингээд гинтийн зүйлүүдээс болоод ийм нөхцөл байдлаас бүрдэх шалтгаан бас болдог шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Сая 2 хүн гараа өргөцсөн байж байгаад түр буулгацсан байна. Та хариуг авсан юм болов уу эсвэл аваагүй юм болов? Хэрвээ авч чадаагүй бол дахин гараа өргөөрэй. Тэр хооронд нь би танаас асуулт асууя. Сая нөгөө нэг ямар нэгэн байдлаар иргэн хүний буруутай байдал нь цагдаагийн байгууллагаар тогтоогдлоо гэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн. Тэгэхээр тиймэрхүү яг юуг нь иргэн хүний хариуцлага буруутай байдлыг тогтоох түгээмэл тогтоодог вэ гэж асуух гээд тогтоох магадлал нь хэр их байдаг вэ гэж асуух гээд. Ер нь бол нөгөө харилцан адилгүй юм билээ л дээ. Одоо шил ой хоёрын төмөр гэтэнгүүт хогийн цэгээс ч юм уу айлын одоо шилэл өвлжөөнөөс ч юм уу ингээд айлууд нөгөө гадаа ингээд хогоо ингээд шатааж байгаа залаалдчихдаг штэ. Иймэрхүү байдал ингээд нөгөө эзэн холбоотгоч нь тодорхой юмнууд дээр бол ингээд тогтооддог юм билээ. Тэгэнгүүт одоо 9 давхард байж байгаа хүн
доошоогоо ингээд тамхины эс хайцсан байгаа. Тэр 9 давхар айлаас нь хийсэн бэ гэдэг асуудал бас амар хэцүү хүндрэлтэй шүү дээ. Чи нөгөө нэг талаараа камер байсан уу байхгүй юу? Тэгэл дээрэс нь аль байсан гэдэг иймэрхүү зүйлээс шалтгаалаад бас тогтоогдохгүй зүйлүүд бол байдаг баг. Тэрийг бол нөгөө цагдаагийн байгууллагаас хамаардаг учраас бид нар бас сайн мэдэхгүй. Манайхаас галын шинжээж тэгэл байцаагч нар бол мэдээж хамтарч ажилладаг. За баярлалаа. Түшин баяр нэгдэлгээ манай түшин авах шиг байна. За сайн байна уу? Миний яриа сонсогч байна уу? За сонирхолтой ихтгэл хэлцүүлсэн баярлалаа. Тэгээ бас миний яг ажил мэргэжилтэй холбоотой зүйлс бас асуулт асуу гэж бодсон. Сонсогч байна уу? Сонсогч байна. За. Одоо ингээд онцгой байдлын одоо аюултай гамшиг ослын түвшин бол нөгөө дэлхийн Япон аюу өндөр хөгжилтэй улсууд байна. Гэтэ галт төмөр бол энэ шинэ даардаг вирусээр ослоодод бид баачаа. Тэгэхээр миний асуух гэдэг асуулт юу гэхээр нөгөө нэг бол бодлогын түвшинд ингээд нөгөө дүрм журмаар одоо галын байцаагч одоо барилга байгууламж ашиглалтанд ороход ийм зүйлүүд байх ёстой гэдэг шаардлагуудыг тавьж нэг арга хэмжээ авч байна. Хоёр дахь нь болохоор нөгөө янз бүрийн сургалт судалгаа сурчлагаануудыг ингээд хийж штэ тий. Тэгэхээр миний зөв асуух гэдэг асуулт юу гэхээр та хэд нөгөө нэг ийм онцгой байдлынхан маань одоо бусад мэрэгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр ямар их хэмжээ ажлуудыг хийдэг вэ? Жишээлбэл бусад төрлийн бас байгууллагууд одоо боловсролын газар ч тий. Тэгэхээр энэ чинь ихэнх нь нөгөө хүний хандлагатай холбоотой гараад байгаа шүү дээ тий. Хослууд бол галт төмөр жишээ. Тэр хүний хандлагыг өөрчилнө гэдэг чинь нэлээд ийм миний хувьд бол барьцгүй. Ялангуяа 10 жилийн боловсролын систем бүр багаас нь ингээд аюул эрсдлийн ойлголтыг сүнслэх тал дээр. Тэр энэ дээр та бүхэн маань бас ямар хөө яаж ажилладаг вэ гэдэг хэлээ. Ер нь бол нөгөө ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, ихтэй сургуулиудад аюулгүй амьдрах ухаан гэдэг нэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийн хүрээнд одоо сурагч багш нарыг нь бэлтгээд тэгээд аюулгүй амьдрах ухаанд сургалтынхаа хөтөлбөрийг гаргаад хөтөлбөр нь болохоор одоо цэцэрлэгийн өмнөх хүүхдүүдэд ямар байдлаар бага ангийн хүүхдүүдэд ахлах ангийнхан оюутан сурагчдад ямар хэлбэрээр заах вэ гэдэг ийм хөтөлбөр бол хэрэгжиж байгаа. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн жил энэ жил 2 бие даалтын 7 хоног одоо 3 дугаар улирлын бие даалтын 7 хоногийг яг энэ аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийн хүрээнд бол зохион байгуулсан. Мэдж байгаа хүмүүс бас байж магадгүй хүүхдүүдэнд ямар нэгэн байдлаар юм нэгсэн ч юм уу эсвэл дадлага сургуульд оролцлоо гэд явсан ч юм уу тийм зүйлүүд байгаа бол энэ нөгөө нэг ард иргэдийг боловсролын байгууллагуудаар дамжуулаад зохион байгуулж байгаа бас нэг арга хэмжээ байгаа. Өмнө нь бол яг үннийг бас нуулгүй хэлэхэд бол хэрэгжилт бол бас нэг сайн байгаагүй. Өнгөрсөн жил энэ 2-3 нөгөө хөтөлбөр ингээ хүрэгжээл ямар хэмжээтэй байсан бэ гэдэг дээр бид нэр өнгөрсөн жил одоо нэг хяналт шалгалт гэдэг юм уу, дүгнэлт гэдэг юм уу, тийм зүйл хийсэн. Тэгээд тэн дээрээсээ одоо анализ дүгнэлт хийгээд өмнөх жилээс эхлээд яг хөтөлбөрт нь бүр ингээд тусгаад сурагч багш нарыг нь бэлтгээд ингээд одоо сургалт даатлагууд бол зохион байгуулагдаж байгаа. Хувийн хавшил аж ахуйн нэгж байгууллагуудтай яаж хамтарч ажилладаг вэ гэж ер нь бол гамшигаас хамгаалах тухай хууль одоо зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, хувь хүн иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол бүгдээрээ гамшигаас хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Онцгойдлын байгууллага болоод одоо бусад энэ гамшигаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа байгууллагуудтай түрүүн би хэлсэн байсан шүү дээ. Хамтарч ажиллана гэдэг тийм. Энэ хамтын ажиллагаа бол ингээд хамтарч ажиллах, сургалт даатлагыг зохион байгуулах, ямар нэгэн байдлаар дадлага сургуульд оролцох юм боломжууд бас нээлттэй байдаг. Тэгээд онцгойдлын байгууллага нөгөө олон ийм нөгөө байгууллагууд одоо олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж гамшигаас хамгаалах одоо эрсдлийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ гэдэг дээрээ бол хэлэлцэж ингэж үйл ажиллагааг бол зохион байгуулдаг ийм бас онцлогтой байгаа. Эрдэм шинжилгээ судалгаа гэж тустай байдаг хүрээлэнтэй гамшиг судлалын үндэсний хүрээлэн ингээд тэндээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулад тэн дээрээсээ үндэслээд ямар арга хэмжээг зохион байгуулах вэ гэдэг. Тэгээд дээрээс нь эрсдлийн үнэлгээг гаргаад энэ юм арга хэмжээг зохион байгуулъя гэд хувь хүн албан байгууллага хуулийн одоо хүмүүстэй хамтраад ийм үйл ажиллагааг бол зохион байгуулдаг байгаа. Та ямар чиглэлийг нь илүү сонирхож байна? Ямар чиглэлээр бас өндөр ажиллах боломжтой байгаа вэ гэдэг дээр бас хэрвээ санал амл байх юм бол над руу бас холбогдорой. Би бас холбогдох хүмүүстэй нь бас холбож өгөх боломжтой. За баярлалаа. Би нөгөө анхны сүмжийн чиглэлээр манайх юм мэдээ. Тэгээд танаа дээр бас хамтраад яг мэргэжлийн чиглэлээр бас хамтран ажиллах
боломж өслөө гэж бодож байна. Дараа нь тантай холбогдъё. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд За өөр нэг сар төвшин ахын юун дээр анхны тусламжийн сургалтанд бас аюул сонирхолтой байсан. Тэрийг хэлий за бат бэлэгт ямар нөө? Санаа. Би Сэлэн аймагаас болж байгаа байхгүй. За. Хоёр мацах гээд. Одоо би нөгөө ангийн талаар нь илүү судалгаа хийх гэдэг байгаа байхгүй. Цааш ирээдүйд би хөдөө аж ахуйн чиглэлд ажилладаг байхгүй. За. Тэгээд би энэ гангийн талаар илүү судалгаа хий гэж бодоод тэгээд энэ одоо 24-23 он болсон ган ба штэ. Тэр гангийн дараах тэр нөгөө хохирлын тэр тооцоо судалгааг мэдээллийг одоо танахаас авч болох уу? Танах гаргадаг уу тэрийг? Жишээ нь одоо ингээл хүнсний үйлдвэрлэлд хэвлүүлсэн газар тариалан мал аж ахуйд яаж нөлөөлсөн тэгээд иргэдийн амжиргаа гэл эдийн засаг гэдэг олон юм төдөлнө шүү дээ. Тийм тэр дэлгэрэнгүй тайлан судалгааг хаанаас авч байгаа юм бол тэгээд дэлгэрэнгүй судалгааг ер нь бол нөгөө ганнаас болоод ямар нэгэн байдлаар хохирол учрах нь гайгүй. Гантаа зун чинь өвлөн нөгөө нэг өвлжилт хүндэрдэг штэ 100 болох магадлал өндөртэй байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө ган тухайн жилийн өвсдөж ил гангийн нөхцөл байдлаас хамаарат өвлөн ямар болох вэ гэдэг бас нэг юугаар шинждэг штэ. Өвл одоо хангалттай юм чи өвл 100 болох нэ ч гэдэг юм уу те. Өвл 100-д хойсон юм чи хавар гэх нэ гэдэг ингээд тооцдог ийм зүйлүүд байгаа. За гангийн эрсдэл энийг бол цоодлын байгууллагаас ус цагуур судалгаа мэдээллийн хүрээлэн гэж байдгийг. Нэг шинжилгээний газрын ус цагуур судалгаа мэдээллийн хүрээлэн. Тэнд болохоор яг энэ гангийн чиглэлээр одоо юунаас болж үүсэж байна, эрсдэл юу байна гэдэг ийм чиглэлээр судалгаа мэдээлэл хийдэг. Тэгэхээр та бас тийшээгээ хандаад мэдээллүүдийг авах боломжтой. За бүр одоо яг нэгвэл би бас холбоо төгч болох байхаа. Ус цагуур судалгаа мэдээллийн хүрээлэн дээр бол бүр наривчилсан бүх төрлийн энэ одоо гамшиг өсөл буюу ус цагуурын гаралтай гамшиг өсөл гэж байдаг байхгүй юу? Одоо түрүүний хэлээд байгаа ган, зууд, за засан болон шорон шуур, гуур амьсгалын өөрчлөлт гэдэг энэ бүх зүйл нь ус цагуурын гаралтай гамшигт үзэгдэлгээд ус цагуур судалгаа мэдээллийн хүрээлэн дээр яг судалгаанууд нь хийгдээд ер нь цаашид яах юм байна, ямар прогнозтой байна, за яавал бид өрсөн сэргийлэх үү, за Монгол улсад ер нь цагуурын гаралтай аюулт үзэгдэлийн нөхцөл байдал ямар байна гэд сүүлийн бид түрүүний юм дээр хэлгээд өмнөх 20 жилийн хугацаанд аваад үзэхээр өмнөх 10 жилийг дараагийн 10 жилтэй нэрцүүлэхээр ус цагуурын гаралтай аюулт үзэл 2.9 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байгаа биз. Тэгэхээр энэ одоо нэрвчлэн судалгаа юунаас шалтгаалсан, яаж байсан бэ гэдгийг судалгааг тэндээс бас. Дээрээс нь яг энэ гантай холбоотой юу, гангаас үүдэлтэй зуд болсон уу гэдгийг бас зудаас одоо жишээлбэл зуд болсны улмаас нийгэм эдийн засагт үзүүлж байгаа хор хөрлийн зүйлүүд бас маш их байдаг. Одоо жишээлбэл малгай болоод хот руу нүүж ирж जैन тий энэ нөгөө амьдралтай амжиргаагаа салгуулахын тулд нүүдэл одоо шилжилт хөдөлгөөн их нэмэгддэг гэсэн үг байхгүй юу? Иймэрхүү хор шиг бол бас нэлээд байд юм билээ. Өмнөх дээр нөгөө судалгаа мэдээллийн хүрээлэн дээр бол энэ судалгаа юмуд бол бүгдээрээ хийгддэг байна. Манай дээр гамшиг үндэсний хүрээлэн гэж байдаг. Гамшиг судлалын үндэсний ус цагуурын гаралтай бас эрдэмжлэгийн ажилтан гэж байдгийг. Бүр болохгүй бол би бас тийшээгээ холбоо төгч болно шүү. За хоёр дахь асуулт нь юу байсан бэ? Ийм л хоёр асуулт асуух шиг байсан. Хаанаас мэдээлэл авах вэ гэдэг. За тэгвэл Чинбат Лугана хэвчээ. За. Одоо энэ нөгөө хөдөө орон нутгуудад хог шатах 100 гэдээ байгаа шүү дээ. Энэ талаар бас нэг юм тодруулах гэсэн. Энэ шатаа 100 нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгч болов уу? Утаа үнс хортгийг ялгаруулалт бол аюулгүй ажиллагааны стандартын талаар тодруулах гэсэн юм л та. Одоо энэ жишээ нь яг зарим хүмүүс болохоор мэржлийн төвшөнд болно хүний биед аюулгүй өнтер гэдээ яриад байгаа. Нөгөө талаасаа бас ингэж хортой гэдэг ингээд танаа байгууллагын зүгээс яг энийг юу гэж дүгнж байгаа вэ? Нэг талаараа бол би нөгөө дүгнэлт ч юм уу ямар нэгэн байдлаар хэлэх боломж байна. За нөгөө талаар нь танах яг нөгөө зориултынх байна уу? Зориултын хувийн зүг үү?
Хөдөө орон нутагт тэгээд нөгөө хогийн цэг нь бүр ингээд бүр айхтар болсон. Тэгээд яг орон нутгийн цус хог шатаах цуух гээд нэг компани хийж байгаа нэг хог шатаах цуух авч тавьсан. Тэгээд тэр нь яг одоо ашиглаад ирэхээр ингээд нөгөө маш их утаа ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаас бас нөгөө амьдарч байгаа орчноо бас хэр их бохирдуулж байгаа талаар нь бас мэдээлэл авъя гэж бодоод асууж байгаа. Ер нь бол яг ийм хог шатаах ч юм уу нэгдсэн байдлаар хогийн төвлөрсөн цэг ч юм уу ингээд үйл ажиллагаанд хог шатаах үйл ажиллагааг бол тухайн аймаг сумын байгаль хамгаалагчийн одоо хяналт, байгаль хамгаалагчийн зөвлөгөө гэж одоо миний дагуу бол одоо хог хаягдлыг шатаах ийм нөхцөл байдалтай байдаг байхгүй юу. Тэгээ би ер нь зориултынхуу байгаль орчны одоо улсын байцаагч ч юм уу гэ байдаг штэ. Сон болгон аймаг болгонд тэр хүмүүсийн хяналтанд ор байдгүй, тэр хүмүүсийн юу байдгүй гэдгийг мэдмээр байна. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар одоо хог шатаах юм уу нэгдсэн юм төвлөрсөн цэгт хам бол тэр байцаагчийн зөвлөгөө заавар мэргэжил арга зүйн дээр үндэслэнэ гэдэг тийм хуулийн залтуул байдаг. Тэгээ хор хөнөөл ямар нэгэн байдлаар нь бол сайн бас мэдэхгүй байна. Тэр талаар судлаад бас эргээд мэдэх боломжтой баха. За баярлалаа. За сүүлийн асуултыг бат бэлэгтээс авъя. Цаана нөгөө нэг түрүүн чимээ гараад харна би микрофоныг хаацсан. Тэгэхээр микрофоноо нэгээд асуугаарай. Миний асуух юм болсон. За гараа өргөцсөн болохоор. Таны зүгээс миний зүгээс нэг асуулт байна. Онцгойн байдлын хүмүүсийг харахаар айгүй мундаг, айгүй эрэлхэг дайчин хүмүүс байдаг. Гэсэн чинь нэг асуулт хүрээд ирлээ. За тэгээд тэрийг асуухаас өмнө та онцгойн байдлын хүмүүс шиг одоо нөгөө нэг олон нийт медиа хариуцсан гэхээр тэдгээр хүмүүс шиг адилхан сургалтыг хийдэг үү эсвэл тусдаа гэж явдаг уу гэж асуух. Энэ гэсэн үг юм тэд нар шиг сургуульд нь сурсан уу гэсэн үг үү? Зөв. Тэд нар шиг одоо нөгөө нэг ямар нэгэн байдлаар онцгой байдал гарлаа гэж бодоход бэлэн байдал. За ер нь бол ингэдэг онцгойдлын байгууллага яг нөгөө мэрэгжлийн аврагч галс өнөөгчд за гал төмрийн улсын хяналтын байцаагч улсын хяналтын юу гэдэг ингээд яг нарийн мэрэгжлийн ийм хүмүүсээ болохоор дотоод хэргийн сургуулийн онцгойдлын сургуульд бэлтгэж авдаг. Бас сонирхож байгаа хүн байвал хэлчихье те. Дотоод хэргийн сургуулийн онцгойдлын сургууль гэж байдаг. За энэ дээр болохоор яг энэ гамшигаас хамгаалах, менежмент, гамшигын эрсдэл гэдэг энд нөгөө гамшигаас хамгаалахтай холбоотой бакалаврын сургалтууд зохион байгуулагдаад тэгээд тэндээс 4 жилийн бакалавртаа суугаад онцгойдлын байгууллагт мэрэгчлэлтнээр офицероор шууд ордог. За нөгөөх нь болохоор онцгойдлын сургуулийн ахлагчийн сургууль гэж байдаг. За ахлагчийн сургууль дээр нь болохоор яг аврагч нар бэлтгэдэг байхгүй юу? Аврагч нар, дуудлага хүлээ авагч нар. За онцгойдлын байгууллагт одоо эрчүүдтэй хамгийн орхон ажилтдаг хүмүүс болохоор дуудлага хүлээ авагч нар гэж байдаг. Одоо жишээлбэл гамшиг ослын дуудлага гэхэд хамгийн түрүүнд дуудлага аваад тэрийг цолоо бүлэгтээ мэддээ тэд нар нэгээ гарч одоо ажилдаг ийм хүмүүс болохоор дуудлага хүлээ авах нар хөвчлэн эмэгтэй хүмүүс ажилдаг ийм одоо байдаг. За дээрэс нь онцгойдлын байгууллага одоо сүүлийн 10 жилийн дотор бол эмэгтэй ажилчдын тоо тий хүмүүс бол маш ихсэн. Анхны одоо эмэгтэй салаан цаграгч нар гэж гардсан. Анхны эмэгтэй салаан цаграгч гэр нөгөө гал дээр очиод албаагчтай өдөртөө гал унтрах арга зүг нөгөө хяндаг. Тэгээ хүмүүсийн хамгаална тэр байгаа айлгуулан гэдэг ийм хүн байдаг аахгүй салаан цаграгч гэдэг. Ийм эмэгтэй бас анхны 3 4 эмэгтэй байсан. Одоо бас нэлээд олон орон нутагт ч гэсэндээ ингээд нэлээд олон болж ингээд өргөцсөн байгаа. За бусад одоо жишээлбэл би тийм ээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэрэгчлэлтэн гэх юм бол нөгөө бид нар чинь нэг онцлог нэг ажлын байрны тодорхойлт гэж үүдэг шүү дээ тийм ээ. Ажлын байрны тодорхойлолтоор явдаг гэсэн. Одоо жишээлбэл би сэтгүүл мэрэгчлэлтэй нөгөө шалгаруулалтанд орох нь шүү дээ. Сэтгүүлч мэрэгчлэлтэй одоо гол нь цэргийн хүмүүст нэг зүйл нэг унарсаадаг тий тэдэн наснаас одоо доошгүй дээшгүй ийм хүмүүсийг одоо ингээд шалгаруулж авна гэдэг тийм зүйлээрээ ингээд бусад юунууд дээр бол одоо хуулийн зөвлөгөө за хүний нөөц за тэгээ дээрэс нь одоо хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах мэрэгчлэлтэн за энэ гамшигын эрсдлийн үнэлгээ хариуцсан мэрэгчлэлтэн гэж хүртэл байдаг аахгүй. Тэгээд энэ ингээд мэрэгчлэлтүүдийг болвол бусад одоо яг тэр нөгөө ажлын байранд загцсан мэрэгчлэрээ бол авч болдог. За дээрэс нь бэлэн байдалд ажилладаг. Ямар ч үед
бүх одоо онцгойлын байгууллагын бүх хүмүүст бэлэн байдалд ажилладаг. За миний бодлоор яг хэвлэлгээр бүхэл гамшиг освол томоохон одоо нэг хүртэл орчоод байж үнэхээр боломжгүй. Яг одоо юу гэдгийг яг ингээд бид хэдийн яриа сууж хаад хотын Улаанбаатарт айлны газар магадгүй төмөр гараад албагч унтрааж байгааг бас магадгүй тийм учраас томоо навах юм дуудлага освол за тэгэл ус үер ингээл бүх зүйл дээр бол хамгийн түрүүнд очдог хүмүүсийн нэг нь бол би байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд байнгын бэлтгэл 24 цаг одоо юу гэвэл 7-24 тэгээд утасантраадаг ч гэдэг юм уу тэгээд дээрэс нөгөө бид нар чинь цэргийн тангараг онцгойлын албаны тангараг гэж хоёр тангараг өргөдөг байхгүй юу? Цэргийн тангараг гэдэг нь болохоор нэг талаар нь цэргийн хүмүүс үе бид нөгөө төрийн цэргийн байгууллага гэж явдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага гэж явдаг. Тэгэнгүүт энэ төрийн цэргийн байгууллагын зэвсүүд хүчин онцгой тагнуул шүүх цагдаа гэдэг бүгдээрээ орчдог. Инхээр бид нэр цэргийн хүмүүс байгаа учраас цэргийн тангараг өргөдөг. За тэгэнгүүт цэргийн дотроо онцгойлын албаны алба авч байгаа учраас онцгойлын албаны хаагчийн тангараг өргөдөг гэсэн үг. Ингээд хоёр тангараг өргөөд тэгээд нөгөө хэрвээ би тангарагаасаа няцвал хуулийн дагуу цээрлэл хүлээн ингээд нэг уншин штэ. Тийм учраас яг нэг өөрөө маш сайн сонирхож орсон бол орох ч юм уу. Тийм ер нь бол нэг талаараа хүмүүс нэг л агүй сайн сонирхож ордог. Нөгөө талаараа үе удам дамжаад нөгөө аав ээж нэг хийчихсэн учраас амар гоё ингээ хөвгдөд зэдэг чинь аавынхаа мэрэглийг эмчийн хүүхд эмчүүлж багшийн хүүхд багшуулдагтай адилхан яг тиймэрхүү байдлаар бас орж ирэх тохиолдол маш их байдаг. За баярлалаа. Сүүлийн асуулт гэсэн чинь хоёр хүн асуулт бичээд ороод ирлээ. Та хүнд хариулах боломжтой байна уу? Асуусан байна. Би сайн мэдэхгүй шүү дээ. За COP17-тэй холбоотой 18-аас доош насны хүүхдүүд хэрхэн яаж оролцох боломжтой үйл ажиллагаанд за энэ нөгөө нэг улаан загалмай болон улаан загалмай юу зарласан бэлээ UNDP-тэй хамтраад Монголын улаан загалмай нийгэмлэг гэдэг ороонгууд пэйж хуудсан байгаа. Пэйж дээр нь сайн дурын хаагч хүмүүсийг бүртгэж гин гэсэн мэдээлэл орсон байгаа. Тийшээгээ очиж тэрийг бас сонирхоод үзээрэй. Гол нь 17-аас 18 гэсэн байсан уу? 16-аас 18 гэсэн байсан. Нас цаасан байсан шүү. Тэрийг шалгаарай. За Лина. Орой минь. За баярлалаа. Айгуу гоё хэрэгтэй сургалт явуулсан. Миний нэг асуух гэж байгаа юм бас давхар нэг юу зөвчүүлэх байгаа. Ер нь одоо дулааны үйлрэлтэй холбоотой усанд живэх эрс айгүй их гардаг шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнө гэдэг манай Баяулгийн аймагт нэг айлын 6 хүн араас нь усанд живсэн юм харамсалтай хэрэг гарсан байхгүй юу? Бид энэ зүүн би нэг Канадаас ирсэн хүмүүстэй хамт явж байгаа судалгаа авч байгаа хүмүүсээс ингээд авсан чинь ер нь бол хөдөө орон нутгад айгүй их эрс их гардаг юм байна л да. Ихэнх нь усанд живж сэлж чадахгүй. Тэгээд Канадад болохоор энэ бол ямар сони юм бэ? Энэ гүнзгий ус биш. Танайд 10 жил байхдаа ийм сургалт ер нь явагддаг. Манай болохоор энэ 10 жилийн хөтөлбөрт албан ёсны оруулж ирдэг. Ерөөсө багаасаа усанд хэрхэн сэлэх, өөрийгөө хэрхэн аврах гэх тийм сургалтууд ер нь байдаг гэсэн. Ер нь танайхаас ер нь зөвхөн хөдөө орон нутаг биш одоо Монгол даяар энэ айгүй сүүлийн их гараад байгаа шүү дээ. Цагаагаар нэг дулаалтай холбоотой. Ер нь энэ хөтөлбөрүүд танайд байдаггүй. Ойрын хугацаанд одоо онцгой байдгийнх нь айгүй их юм хэрэгжүүлж байгаа шүү дээ. Одоо 10 жилийн сургуулиудаа хамтарч ийм хөтөлбөр хэрэгжүүлээ юм гэсэн ер нь санаанууд орж ирсэн үү? Тийм бодлого хэрэгжиж байна уу? Хэрэгжүүлж байна уу? Ер нь бол нөгөө аюулгүй хэлсэн шүү дээ. Тэр хөтөлбөрт бол яг бүх төрлийн чиглэлээр хүүхд багчуудыг багаас нь сургаж дадлагжуулна гэсэн заалт бол байдаг. За та бүхэн бас мэдж байгаа Монгол улсын хэмжээнд бассейн хэд байдаг вүлээ? Усан бассейн хэд байдаг вүлээ? Сургуулиуд нь ямар одоо бассейн байдаг үлээ гэдэг асуулт маш хөндөгддөг юм. Учир нь гэх юм бол одоо нөгөө сургуулийн орчинд нь тийм зүйл одоо бассейн ч юм уу ямар нэгэн зүйл байхгүй бол одоо тухайн хүүхд сэлэх ч юм уу тийм зүйлийг 1000 одоо ингээд онлоор заагаад авах боломжгүй шүү дээ. Тийм учраас нөгөө бие даатлагууд ингээд хоцрох ийм тохиолдол бол байдаг. Энэ бол нөгөө улсын хэмжээний сургуулиудын бас холбоотой. За дээрэс нь бассейнаас гадна нөгөө манайхан чинь нөгөө бассейн сэлдэг гээд голд очиж сэлээд идэг байхгүй юу? Гэтэл бассейны сэлэлт голын сэлэлт хоёр шал өөр байдаг. Нэг нь урсгал устай
одоо гүйхэн гүнзгий газраа гүнзгий ингээд одоо гинт ингээд авалгаална ингээд янз бүрийн нэг урсгал бастай учраас нөгөөх нь болохоор бассейн нь болохоор ингээд тогтмол буюу одоо гүнзгий 2 м л бол гэсэн бол 2 м тэгээд тэр нөгөө ямар нэгэн байдлаар ингээд салхи ирэхгүй давлгаа ирэхгүй учраас ингээд нэг ийм хэвэн байдаг учраас энэ зүйл дээрээс бодоод бас амь эрсдэг тохиолдол байна гэдэг ийм судалгаа бас байд юм лээ. Тэгээд хамгийн их зүйл нь нөгөө нэг нөгөө хинэггүй л нэг тийм нөгөө зам байдаг чи би нөгөө сэлж чадах юм чин би багадаа сэлдэг байсан юм чин би бассейн сэлдэг байсан юм чин гэдэг нэг талын юм хандлага. Нөгөө талаас нь нөгөө хараа хяналтгүй хүүхдүүдээ орхичдаг өөртөө нөгөө юу гэдэг бордоор замссан болвол ингээ гол руу сэргийх гээд орчдөг. Гэтэл эсрэгээрээ нөгөө нэг шүрмсэн татах ингээд юу мтэгөө болох ч юм уу ийм зүйлээс болоод ийм усан толтох тохиолдол маш их байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо урьдчилан сэргийлэх аян арга хэмжээг аль болох хичээх одоо юу гэдэг байдлаар зохион байгуулдаг. Тэгээд харамсалтай нь ер нь бол яг энэ голын ослын дуудлага мэдээллийг наадмын өдрүүдэд хамгийн их хэвчдэг байхгүй. Наадмын өдрүүдээр хүмүүс нөгөө юу гэх аялал зугаалгад явдаг, олон хоног амардаг. Бусад үед нь бол яг нөгөө гайгүй. Энэ нөгөө миний түрүүний хэлсэн шүү дээ. Өөр бол яг ингээ байгаль цаг өөрийн нөхцөл байдлаас шалтгаалаад гинтийн байдлыг үүсч болдог. Гэтэл голын ус бол болохоор нөгөө хувийн жинхэнэ нөгөө хариуцлагатай холбоотой ийм зүйлүүд болоод байгаа байхгүй юу? За маш их баярлалаа. Онцгойн албаа акц гэдэг утгаараа бидний аюулгүй байдлыг хариуцдаг маш чухал мэрэгжил, маш хариуцлагатай мэрэгжил. Та бидэнд өнөөдөр сургалт орсонд маш их баярлалаа. Аюул сонирхолтой байлаа. Тэгээ би болохоор чатан дотор өнөөдрийн юуг оруулсан. Эрчим форумсыг бол оруулсан. Тэгэхээр таад маань зарим нь бүгэлж байгаа байх гэж найдаж байна. Бүгэлж байх оронд нь би дахиад асуулт асууж. Энэ нөгөө онцгойн машинууд хангалттай тээвэр нь бол хангалттай байдаг уу? Тэр талаар тодруулах гээд хэдэн хүнд нэг одоо 50 он тутам нэг юу байдаг гэж ярьдаг уу? Эсвэл хангалттай байдаг уу? Тэр талаар асуух гээд. За ер нь бол онцгойдлын байгууллага түрүү хэлсэн чинь нөгөө аврагч галсын нөгчгээд гал төмөрт явдаг тий хой хоёрт явдаг. За хийм тустаа за тэгэл 90 хайх аврах бүлгийн аврагч нар тусдаа ингээ нөгөө гамшиг ослынхаа төрөл буюу аюул үзэгдэл ослоос хамаарат төрөл нөөр. Тэр хэрээрээ өмсөх хувцас ашиглах техник очоод ажиллах тоног төхөөрөмж бас өөр. Тэгээд нөгөө тоног төхөөрөмжл юм чин өмсөн хувцас юм чи илэгдэн хорогдно. Ямар нэгэн байдлаар нөгөө илэгдэлт хорогдолд ороод бидний хил дээр агтлан тий ийм байдал байдаг. Тэгэл ингээд нөгөө сайжруулаад эргэж ингээ ахлаглаа сайжруулаад ингэж эргэж ахлагцаад ингээд нөхцөл байдал өөрөөр харин ингээд бид хэд нөгөө аль болох одоо юу гэдгийг сүүлийн үед засгийн газраас тэр олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ч гэсэндээ маш сайн одоо нэмэгдүүлж байгаа. Одоо галсын нөгчнөр гэхэд бүгдээрээ тусдаа хувцастай болсон одоо тусдаа амьсгалын бие даасан төхөөрөмжтэй болсон ч гэдэг юм уу. Ийм дэвшилтэд маш олон зүйлүүд байгаа. Тэгээд дээрэс нь сүүлийн үеийн дэвшилтэд техникүүд бид нэр дорон ашиглах тийм усны дорон хоёрын төмөр унтраах дорон моцикл гэдэг ингээд төрлөөрөө бас ангилаад энэ зүйлүүдийг бол маш сайн сайжруулж байгаа. Тэгээ яг нь сүүлийн үеийн мэдээлэлээр ер нь бол хангалт нэг 60 орчим хувьтай байгаа. Тэгээ нөгөө түрүүний хэл дээр илэгдэл хорогдлол ингээд аваад илэгдэл хорогдлол аваад ингээд ер нь 100% болно гэж бол баг нөгөө байдгүй юм бэл. 100% боллоо гэж үзсэн ч ямар нэгэн байдлаар 20-30% нь хилэгдээд ингээд гарч идэг те. Энд чинь нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа гамшиг ослын нөхцөл байдлаасаа шалтгаалж байгаа гэсэн. Одоо шилбэл гэртээ цоож одоо өндрөөс аврах ажиллагаатай хайд тус мэдж байгаа бах тий нөгөө цонхоор өсрөх гээл хүмүүсийг аварж байгаа юм бичлэгүүд ашиг явдаг шүү дээ. Тэр чинь хүртэл ингээл олс татлах за тэгэл нөгөө дээр усууд гэдэг ингээл төрөлөөс өөр байдаг аахгүй. Тэгэхээр аль болох нөгөө олон улсад хэрэглэгдэж байгаа Франц энэ төслийн шугамар төсөл хэрэгжиж байна. За тэгэл дээрээс нь Польшийн төсөл хэрэгжиж байна. За юуны Герман ч гэдэг юм ингээд ер нь бол олон улсад хэрэглэгдэж байгаа аль болох бүхэл төсөл хөтөлбөрүүд бол манайд хэрэгжиж байгаа. За баярлалаа. Хэдүүлээ нөгөө цагаасаа жоохон 8 минутаар хоцорсон байна. Тэгэхээр хоцорсон байна уу түрүүлсэн байна уу? Тэгэхээр камера нээх боломжтой бол камера нээгээд өнөөдрийнхөө хичээлийг бол өндөрлцгөөе. За
Тэгэхээр бидэнд маш сонирхолтой хичээд орсон ихтгэгчтэй зориулаад камера бусад оролцогчдыг нээж байх оронд нь реакшн дарцгаая. Маш их баярлалаа. Та хэд маань шууд ингэ зүрх харуулах юм бол автоматар зүрх гардаг байна шүү. Нээ. За. Юу нэг За сүнсрүү байдлаар хивээд дүгнээсэн бол та. За. За камер дарлаа 1 2 3 позо бэрээрээ 1 2 3 дахиад 3 хайгуу удаан позо барих хэрэгтэй. За тэгээд бидэнд маш сонирхолтой ихтгэл тавьсан хичээл орсон танд маш их баярлалаа. Тэгээд манай оролцогчид форумсаа бүгэлсэн бол дараагийн 7 хоногийн хичээлээр уулзцаая. Дараа 7 хоногт 7:30-аас дахиад орно. Тэгээд өмнөх бичлэгүүдийг үзэж амжааг байх юм бол манай Юнэ Монголиа гэсэн YouTube хуудсан дээр бол байршуулсан байгаа. Тэгээд 5 удаагийн сургалтанд хамрагдсан сертификатаа хэрхэн яаж авах вэ гэдэг чинь сертификатыг болохоор юуны төгсгөлд өгнө. Манай энэ хөтөлбөр UNCCD Young Ambassador вебинарын цувралууд маань 6 сарын төгсгөлөөр бол дуусахаар байгаа. Тэгэхээр 6 сарын сүүлээр хөтөлбөр энэ вебинармууд маань дууссаны дараагаар нэгдсэн байдлаар сертификатуудыг бол явуулахаар байгаа. Тэгэхээр хамгийн нэг сертификат авах болцлын маань хамгийн доод шалгуур нь болохоор 5 болон түүнээс дээш гэдэг заа. Тэгэхээр цаашдын бас вебинаруудад идэвхтэй оролцсон гэж л найдаж байна. Өнөөдрийн шиг маш сонирхолтой, маш хэрэгтэй мэдээллүүдийг өгнө. Үүний идэвхт бол найдалтай байна. За форумс яаж бүглэх вэ гэдэг юм. За би форумсыг дахиад чатаар явуулъя. Тэгэхээр 6 сарын сүүл болтол 7 хоног бүрийн лав гараг бүр болохоор байгаа. Тэгэхээр нэлээд хэдэн сургалт бол үлдсэн байгаа. За баярлалаа манайхаа амжилт хүсье. Би илтгэлийг нь за надад хаваасаа байгаа. Би байгаа амжилт ширэлцэж болно шүү дээ, тий. За тэгэхээр ямар зүйлээр бас холбогдох зүйл байвал бас залгаарай. Тий. Маш их баярлалаа. Тэгээд форумсаа бүгэлдсэн бол хэдүүл өнөөдрийн митинг өндөрлөсгөө. Бүгдээрээ сайхан байгаарай. Дараа 7 хоногт дахин уулзъя. Бүгд цаг юм байж магадгүй үздод. Түр 5 минут. Sorry. Яа, ихэнх нь бүгэлдсэн бол тээ. Тиймээс өнөөдрийн митинг өндөрлөө. За, линк нь хаана байгаа нь за дахиад явуулчих. Тэгэхээр явуулсан шүү бүхлээрээ.